За програм маань амжилттай суусан учраас хэдүүлээ анхныхаа одоо файлыг нэ. За blank map гэдэг ингээд шууд нээчих болох боловч бид анханасаа одоо зөв цаасныхаа хэмжээг тохируулаад ингээд явуул зүгээр. За ийм учраас энэ blank map-ыг ok гэхгүйгээр за энэ template хэсгээс ISO page size гэдэг дотроос. За бидний одоо боломжтой цаасны хэмжээнүүд байна. За 2 A1 A0 A3 A4. За яг бидний одоо юу гэдгийг принтерийн боломжоос шалтгаалаад хэвчлэн A4 юм уу A3 байх сонголт байж болно. За ингээд A4 хэвтэй landscape A4 босоо. За A3 хэвтэй A3 босоо гэсэн юм чинь. За ингээд A4 хэвтэй гэсэн цаасны хэмжээг сонгоод ok тарлаа. За ингэнгүүт нэг чухал зүйл байна. За энд бол бидний layout буюу яг хэвлэхэд бэлэн хэсэг маань энд харагдаж байгаа. Одоо энэ layers гэдэг дотор бол бидний одоо газрын зураг, өөр бусад бүтээсэн зүйлүүд харагдана. За энэ гадна талаар нь бол цаасны хэмжээ харагдаж байгаа. Тэгэхээр бид нар цаасаа дүүрэн ашиглахын тулд ч гэдэг юм уу те. Энэ хэмжээг бол дурын байдлаар ингээд татаж өөрчлөх боломжтой. За гэхдээ энийг дараа нь хийсэн ч болно. За нөгөө талаар энэ layer-ээс data view хэсэг рүү шилжсэн зүгээр. Яагаад гэвэл юу layer нь layout-аас. За энэ хэсгийг бол layout view гэж байна. Өөрөөр хэлбэл яг хэвлэхийн өмнө энэ тохиргоо хийгээд харна гэсэн үг. За refresh гэдэг бол мэдээж юу гэсэн үг те. Сэргийх. За тэгэхээр бид нар яах нь data view гэсэн энэ хэсэг дээр ажиллах нэ. Энэ хэсэг дээр ажиллана. Data view. За хамгийн түрүүнд хийх ёстой зүйл маань бид нар за өмнө нь одоо юу гэдгийг газар зүйн мэдээллийн системийн бусад програм хангамж. За үгүй ядаж одоо Google Map дээр ч юм уу ажиллаж исэн бол бид нар layer-ийн тухай буюу давхаргын тухай ойлголттой болсон байх хэрэгтэй. Ерөн сурагч үүдээрч байдаг. За Photoshop програм бусад одоо зургийн програмууд AutoCAD дээр ажиллаж исэн ч гэдэг юм уу те. Ийм хүмүүс бол layer буюу давхаргын талаарх ойлголтууд байж байгаа. За ингээд layer дотроо бид нар хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэхээр property дараад координатын системийг сонгож өгөх ёстой. За favorite дотор бол ингээд би хоёр төрлийн координатын системийг сонгоцсон байна. За өөрөөр хэлбэл байнга ашигладаг гэсэн. За энэ favorite бол та хэддэг байхгүй. Ягаад гэвэл та хэд өөрсдөө их тохиргоо хийх ёстой. За geographic coordinate system дотроос бид нар world гэдгийг сонгоод WGS 84 гэсэн юм байна. WGS 84. Тусгах гэсэн үг тийм ээ. WGS 84-өөс ч юм да одоо юу гэдгийг G873 нь хамгийн сүүлд гарсан байна уу да. За транзит. За ер нь эсвэл бол заавал тэр G-Meet хэсгийг авах уу. WGS 1984 гэдгийг сонгочих болно. Ингээд ардлын товчийн дараа favorite гэдгийг дарчих юм бол яаж юм. Энэ favorite хэсэгт ороод ирж байна. За цааш нь projected coordinate system буюу тусгагтай координатын систем. За энэ дээрээс ялангуяа одоо манай юу гэдгийг кадастрын компаниуд те. За хянан баталгааны компаниуд бол UTM гэдэг системийг хэрэглэдэг. Одоо бидний хамгийн энгийн ойлголтоор бол нөгөө метрийн систем гэсэн. За энэ дотроос би нөгөө World WGS 1984 World Mercator гэсэн нэг сонгосон байна. За мөн UTM гэж ороод WGS 84 дотроос хой тагс бөмбөрцөг Northern Hemisphere. За Монгол улс маань бол UTM 148 туршдгоо. Гэт энэ одоо тохиргоонуудаа сонгочих нэ. Тэгэхээр бидний та хэд маань бол эхний ээлжинд WGS 1984 гэдгийг сонгоод apply гэдэг. За ингэснээр энэ layer дотор агуулгадах
файлууд маань WGS 84 гэсэн тусгахтай болно гэсэн. Цааш та бид нар энэ дээр бүгдийн газар зүйн координат, за өндөршлүүд юу гэдгийг бүхэл газар зүйн мэдээллүүдийг WGS 84 гэсэн тусгахын хүрээнд хийх боломжтой боллоо гэсэн үг. Хамгийн энгийнээр бол.